Монгол Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа дахин сэргийх эхлэл тавигдсан нь хоёр орны сэтгүүлчдийн анх дугаар форум зохион байгуулагдсан юм а. Үндсэндээ 1990-ад оноос хойш харилцаа тасарч хоёр орны уламжлалт найрсаг харилцааны хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг оролцож чухамхүү чамлалттай байсныг форумд оролцогчид юуны өмнө санал нэгтээд үгэнцгээж байлаа. Гадаад харилцааны яамнаас санаачлан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлтэй хамтран зохион байгуулсан Монгол Оросын сэтгүүлчдийн анх дугаар форумд Оросын улбаны улсын бүх Оросын радио телевизийн компани салбаруудаас 17 төлөөлөн ирж оролцсон юм а. Зөвлөлт холбоот улс гэж байх үед 1988 онд Монгол Оросын сэтгүүлчид, Монгол зөвлөлтийн сэтгүүлчид нэг удаа ингэж форум хийж, тэгээд тэр үед бол тодорхой сэдвээр хэлэх юм бол хөвсгөл далайг хамгаалах сэдвээр нэгдэж дуу хоолойгоо хүргэж тэрийг одоо төр засгийн төвшөнд бас бодлого шийдвэр болгож ирсэн удаатай. Монгол Оросын сэтгүүлчид ингэж хоорондоо уулзаж асуудлаа нээлттэй ярилцлагагүй удсан учраас мэдээж асуудлууд бол хоримтлсан асуудал бол нэлээд байлаа. Тэгээд хамгийн гол нь бие биентэйгээ танилцах, хамтарч ажиллах ийм сонирхлууд бол маш их байна. Юуны өмнө энэ форумыг санаачлан зохион байгуулж байгаа Монголын талд талархснаа илэрхийлээ. Мэдээж аль эрт бид үүнийг эхлэх ёстой байсан юм а гэж бодож байна. Гэхдээ огт хийхгүй байснаас ингээд эхлүүлж байгаа нь сайн хэрэгэ. Оросууд монголчуудын хувьд хамгийн ойр дотнд хөршин. Өнөөдрийн форум дээрээс ч энэ харагдаж байна. Бараг бүгдээрээ орсоор ярьж байна. Эндээс гарах хамгийн чухал үр дүн бол мэдээж их хэрэг хамтын ажиллагаагаа сэргээж өргөжүүлэхэд л байна. Чуулгуулцалтан дээр тавигдсан илтгэлүүдэд салбарын хамтын ажиллагааг хоёр орны хамтын ажиллагаанд хэрхэн түлхэж үзүүлэхүйц өндөр түвшний үүрэгтэй байлгах талаар гол төлөв хөндлөө. Ялангуяа хоёр хөрш болоод манай улсаас бүс нутгийн худалдаа эдийн засгийн либералчлах санаачлагыг хэрэгжүүлэхэд хөрш орнуудын хэвлэл мэдээллийн салбарынхан өндөр үүрэгтэй оролцох хэрэгтэй гэсэн асуудал ч мөн тавигдлаа. Монгол улс үүгээр ганц Оросын улбаны улс төдийгүй бүгд найрамдагтад ард улсын хэвлэл мэдээллийн салбартаа хамтын ажиллагаа байгуулан үүний үр дүнд харилцан сэтгүүлчид солилцож улс төр болоод нийгэм эдийн засгийн бодлогын хөгжлийн үр дүнгээ харилцан таниулсан мэдээллийг тогтмол солилцож байна. Үүнтэй ижил харилцаатайгаар Оросын улбаны улстай ч хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санаачлагууд форумын үеэр тавигдж байлаа. Энэ айлчлалынхаа өрөөнд бас энэ зогсон болоод байгаа энэ харилцааг бас арай илүү түлхүү хөгжүүлэх, цаашаа хоёр талын сэтгүүлчид маань хоорондоо бичлэн уулзаж харилцаагаа одоо шинээр эхлүүлэх энэ бас арга зам маань нэгдэх байхаа гэж бас найдаж байгаа. Тэгэхээр бидний яг энэ айлчлалын үр дүнд, энэ форумын үр дүнд бидний харж байгаа зорилго гэх юм бол ер нь одоо өнөөгийн Монгол улсын хөгжил дэвшил, бидний одоо эдийн засаг, нийгэм эдийн засгийн байдал, одоо Монголын одоо залуу үеийн одоо амьдралын хэв маяг ч юм уу ер нь л өнөөгийн Монгол одоо улсын хөгжлийг Оросын олон нийтэд хүргэх одоо ийм зорилготой айлчлуулж байгаа. Харилцаа ойлголцолд хүрч цаашдын хамтын ажиллагааныхаа чиглэлийг гаргасан нь хоёр орны сэтгүүлчдийн форумын гол зорилго байлаа. Оросын улбаны улсаас ирсэн сэтгүүлчдийн дийлийнх нь Монголд анх удаа зочилж байгаа бөгөөд анх төсөөлж байсан бодлоос нь хувь илүү сэтгэгдэл төрүүлсэнд тэдний хувьд Монгол улсыг сонирхох сонирхлыг нь илүү их дэврээлээ гэж хэлж байсан юм. Барууны хэв загвартай байшин барилах, хүмүүсийн найрсаг зан, залуусын загварлах хувцаслалт, уламжлаа хадгалсан өв соёлын орчин цагийн хослол зэрэг нь Улаанбаатар орчин үеийн хот гэдгийг тод харуулсан төдийгүй төрийн ордонд түшээдтэй уулзаж яамдын албаа агчдаас Монгол оронд хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч уулзалт хийснээр орчин үеийн Монгол орны хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болцгоосон юм. Монгол маш хурдан хөгжиж байна. Орос бол маш том улс. Тийм болохоор өөрчлөлт нь удаан ажиглагдж байна. Монгол харин эсэргээрээ санагдлаа. Энэ богино хугацаанд өөрчлөгдөж байгаа Монголын талаар илүү ихийг мэдхийг хүсэж байна. Улаанбаатараас эхэлж Монголтой танилцах гараагаа эхлүүлсэн тэдний аяллаа дараагийн маршрут Орхон аймаг байлаа. Зөвлөлт холбоот улсын үед хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тус хот тэдний хувьд гэртээ ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлсэн нь Оросын улбаны улсын хуучны хотуудын хийв загвар тэнд бүрэн хадгалагдсан байсан юм. Орхон аймгийн амжиргаа төдийгүй Монгол улсын сайлын үнэ болсон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр Оросын сэтгүүлчдийг хүлээн авч үйлдвэрлэл явагдаж байгаа үйл явцтайгаа танилцуулсан нь тус үйлдвэрээс эдийн засгт оруулж буй өгөөж сэтгүүлчдийн сонирхлыг илүүтэй их татж байлаа. Монголын шилдэг татвар төлөгчөөр тасралтгүй тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн 3 жилийн үзүүлэлтээс харахад улсад 1.4 их найд төгрөг төвлөрүүлсэн нь мянган айлын орон сууц барих санхүүжилттэй дүүцэх хэмжээний хөрөнгө оруулалт юм а. Хэдийгээр гол худалдаа авагч урд хөршийн эдийн засаг сарж худалдаа авалтаа хумсан ч Эрдэнэт үйлдвэр олон улсын зах зээлээс үл хамаарч хямралын эсрэг харин ч 9 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн нь Оросын сэтгүүлчдийн анхаарлыг татж байлаа. Энэ нь хэмнэлтийн бодлого барьж ажилласантай холбоотой амжилт байжээ.
Орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой болж байна. 40 жилийн настай Эрдэнэт хот уулын баяжуулах үйлдвэр бол манай хоёр орны хамтын ажиллагааны нэг томоохон үр шим юм а. Ялангуяа сүүлийн жилүүдэд харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүчин чармаалт гаргаж байгаа энэ үед хоёр улсын сэтгүүлчдийн үүрэг оролцсон их юм. Ийм олуулаа манай үйлдвэрт ирж байгаад баяртай байна. Монгол Улс эдийгээр хоёрхан хөрштэй ч худалдааны эргэлтийн хувьд харилцан адилгүй харилцаатай явж ирсэн. Бүгд найрамд Хятад ард улстай энэ талаар бид харилцаагаа сайжруулж ирсэн ч хойд хөрштэй, чамлалтай байгаа бөгөөд хэрхэн худалдааныхаа эргэлтийг нэмэгдүүлэх гарцгааж байна. Ийм үед хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо өндөр хувь нэмрээ оруулах ёстой гэж Орхон аймаг дахь Оросын улбаны улсын ерөнхий консул бидэнтэй ярилцгүйрээ яриандаа онцолж байсан юм. Манай хоёр талын нөгөө хэвлэл мэдээллийн ингээд нөгөө сүүлийн үед миний харж байхдаа бас л ингээд нэлээд харилцаа нэдэвчж байгаа. Энэ бол их сайн хэрэг. Хуучин бол их маш идэвхтэй байдаг байлаа шүү дээ. Тэгээд нэг үе бас нэг жоохон ч үхтэй нэлээд саарсан шүү дээ. Тэгээд багассан энэ хамтан ажиллагааны хүрээнд. Тэгээд сүүлийн үед бас нөгөө ингээд харилцаа зочиж байгаа нь их сайн хэрэг гэж үзэж байгаа. Яг тэгвэл дахин давтаж хэлэхэд та нарын үүрэг их байгаа шүү дээ. Монголын аж үйлдвэрлэл илүү байгалийн түүх хэд дээр суурилсан эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болохыг Оросын сэтгүүлчид олж зурхацгаасан юм а. Тэдний танилцсан Эрдэнэт хэс үйлдвэр гэхэд л хоньны ноосоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч билээ. Тодорхойлбол дэлхийд холцгүй цэвэр хоньны ноосоор хэс үйлдвэрлэдэг 3 үйлдвэр байдгийн нэг нь Эрдэнэт үйлдвэр юм. Төс үйлдвэрт зочилсан сэтгүүлчид эндээс тусгайлсан нэвтрүүлэг бэлтгэхээр дэлгэрэнгүй сурвалжлага хийж байлаа. Монголын эдийн засагт томоохон өгөөж хүртэж байгаа Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулагдсан Эрдэнэт хэвс үйлдвэрээс гадна мөн үйлдвэрийн дэргэд Монголд анхдагч болж байгаа орчин үеийн хамгийн сүүлийн онцлогооны техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Эрдэнэт мед имлэг юм. Энэ имлэгтээ зочид мөн танилцлаа. Тэдний хувьд мөн л Монгол улс орчин үеийн хөгжилтэй хөл нийлж байгааг баталгаа болж байна гэж хүлээж авсан юм. Япон улсын эрүүл мэндийн байгууллагын менежментийг нэвтрүүлсэн энэ имлэгт иж бүрэн оншилгоо хийгдэх төдийгүй дурангийн мис засалч мөн хийгдэж байна. Энтхийн хөнгөн шуурхай үйлчилгээ Монголын аль ч имлэгт хэрэгжүүлэхээр туршлага байна. Монголын орчин үеийн үйлдвэрлэл үйлчилгээний нэгэн хэсгийг Орхон аймгаас төлөөлүүлэн танилцсан сэтгүүлчид 310 жилийн настай Амраа Эсгэлэнт хийдтэй танилцлаа. Энэ аялал тэдний хувьд Монголын арга түмний шашин шүтлэхийн зан үйл төдийгүй Монголын эртний уран барилгатай танилцах завшаан байлаа. Я, конечно, о Монголии знаю с детства. Это была нам... Би Монгол орны хүүхэд байхасаа мэднэ. Гэхдээ би анх удаа ирсэндээ баяртай байна. Монголын сайхан орн мөн илгэмсэг ард түмэн намайг шууд өөртөө татаж чадлаа. Дахин ирэхийг маш их хүсэж байна. Би нутагтаа очиод юуны түрүүнд Монголын тухай мэдээлэл цаг алдалгүй цацхыг тэсэн ядан хүлээж байна. Ялангуяа бидний энэ удаагийн айлчлал 1990 оноос хойш тасарсан харилцааг нөхөх учраас бид харилцсан маш сайн мэдээлэл солилцож мөн харилцсан хоёр орныхоо талаар мэдээлж байх хэрэгтэй байна. Заслуженно выпало из поля внимания России. Оросын сэтгүүлчид үүнээс өмнө өөрийн зорилгоор Монголд ирж Монголын тухай сонирхсан сэдвээр уран бүтээлээ бэлтгэцгээдэг байсан нь мөн энэхүү харилцаа дахин сэргэх үүд хаалга байсныг хэлэх хэрэгтэй. Харин анх удаа олуулаа ирж Монгол улсад танилцах аялал хийж байгаа нь юм. Дараагийн хоёр орны сэтгүүлчдийн форум болтол салбарын хамтын ажиллагааны харилцаанд ахиц дэвшил гарсан байна гэсэн ерөөлөөр энэ удаагийн форум үүгээр өндөрлсөн юм а.